За би Улаанбаатар төмөр зам анхны холбоо төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Жанчуу гэдэг хүн байна. Манай төрийн бас байгууллагын гол үүрэг бол төмөр замаас төвөрт гарсан ахмадуудынхаа нийгмийн асуудал туслах эмчиг үүрэгтэй төрийн бас байгууллага. Тэгээ манай энэ баримтлагчийн бодлогын хамгийн одоо гол зүйл бол өнөө үеийн ахмад настуудын эрүүл мэндийг сэргээх, нөхөн сэргээх, эрүүл мэндийг хамгаалах энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг. Энэ талаар манайх олон төрлийн ажил зохион байгуулдаг л да. Эндээ бол жиргэжлийн танхимтай бүх дасгал хөдөлгөөн хийдэг багш нарын бэлдээд зөвхөн Улаанбаатарт биш бүх одоо Улаанбаатараас зам өд хүртэх бүх Цангалаадад ахмад танхимуудад энэ хийн дасгалыг хийж байгаа, ахмад арбигийг хийж байгаа. Энтэй зэрэгцүүлээд биднүүд ер нь 2 дахь өдөр болгон шахуу эмч нарыг урьж бас эрүүл мэндийн зөвлөгөө өгүүлдэг юм ба. Тэгээд одоо харин хацтай мөнгөө багштай таарч энэ одоо ахмадуудаа хичээл заалгаж байна. Үнэхээр ахмадуудын сэтгэлд хүрсэн бас сонирхолтой юм хичээл заасан учраас манай ахмадууд дахин хичээлээ хийх одоо ийм хүсэл тавьж байгаа. Тэгэхээр энэний дагуу мөнгөө багш бидний төгсөлтөд хүлээж авч бас ямар нэг хэмжээгээр цааш нь өргөжлүүлэх ийм саналуудыг хүлээж авч хамтран ажиллахаар болсон бидний их баяртай байгаа. Эндээ манай ахмадуудаа сайн зохион байгуулж оруулна гэж бодож байна. За та яг лекцэнд суугаад юу ойлгож авав? Юу бэлтгэлүүд нэр хийв? Тэгээ ер нь лекцэнд суугаад биднүүд өөрснөө мэддэг ч гэсэн ерөөсөө юугаа цэгцэлдэггүй, мэдлэгээ цэгцэлж тэрнийг хэрэгжүүлдэг бол суужууд анхмдууд гэдэг чинь хамгийн гол нь дахин сонсоод дахин үнэмшилтэй сонсч тэрнийг хэрэгжүүлэх энэ одоо ухааныг бол энэ хичээлээс биднүүд бүгд авсан байх гэж бодож байна. Ер нь бол биднүүд нэг хэн болгон бэлтгэл сууж үзээгүй л дээ. Тэгээд өчигдөр би ер нь үргэлж тэр ширээ цуун гэж бодоод явдаг, зав гардгүй л яваад идэх байхгүй. Зав гардгүй явахтай өөртөө тийм анхаарал тавихгүй л хийснэл нийтлэл дутагдал манад надад бас яаж байгаа л байхгүй. Тэгээд өчигдөр бэлтгэл суугаад бол 45 минут эртээ суухад үнэхээр одоо ямар ч хөдөлгөөнгөө сууж болдгийм байна гэдгийг яг хамгийн түрүү мэдрэлээ. Тэгээд энэ бэлтгэлийн дараагаар бол үнэхээр би хөнгөрцөн байна. Гэрлүүгээ явж хахад бол үнэхээр хөнгөн. Хэрвээ энд би 2 цаг лекцэн цугаад гарсан бол тийм хэмжээгээр явж чадахгүй айгүй хядаргаатай гарах байсан л да гэж өөрийгөө бодож байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хүн бүхэнд хамгийн ойрын бэлтгэл цугаад бидний бүгдээрээ мэдэрч байгаа байх гэж бодож байна. За та бүгдэд энэ өдрийн амар амгалангийн айлтгая. Сайхан морлын сатуу. За намайг Аври Мөнхөө гэдэг. Би бол одоо уулымч бас Монгол гаралтай хүн л дээ. Говь алтайгээс гаралтай хүн юм байгаа юм. 30 хэдэн онд хэлмэгдэлтийн үеэсээр манай буурлав Авир тайзын их хүү Авирын Цанжид гэдэг хүн байсан. Тэр хүн урагшаан гараад тэгээд бид нар хойцсон одоо ингээд урд төрж өсөөд тэгээд би эмнэлгийн сургууль суугаад эмч байгаад мөсцөслийн эмч байсан. Тэгээд одоо нэг 10 хэдэн жил мөсцөслийн эмч хийгээд ирсэн чинь нэг юм харагдаж байгаа юм. Тэр юу харагдаж ясангууд бид нарын барилга их өндөр болсон. Нэг давхраас хэдэнчнээ давхар болсон, 10 давхар болсон. За дээрээс нь бид нарын эмчнүүд маш сайн мэрэгжилтэй болж ирсэн. За дээрээс нь бид нарын техник их сайн болсон. Гэвч тэнд бас нэг юм харагдаж ясан юм бол нийгмийн өвчин одоо ингээд одоо хүм төлөвлөгөөтний өвчин устдаад баг алга болно доо гэж бодож сууж ясан болвол үгүй юм аа. Нөгөө өвчин нь улам ингээд өсөөд эмнэлэгтэйгээ адилхан хөгжөөд байд юм байна. За ийм юмнуудаас болоод би одоо бодсон байхгүй юу. Одоо энэ эмчи мэрэгжил сайн байгаад хүний өвчнийг ингээд эдгээгээд одоо өвчин ингээд устдаж алга болнод худал юм байна. Зөвхөн ундрагыг засах ёстой юм байна. Өвчин хаанаас ирж ийнө энийг л засах ёстой юм байна гэж. Ийм болохдоор би сүүлийн 20 жилийн тусламд хүмүүсүүдийг өвчин олуулахгүй байвал хүн яавал өвчин болохгүй байх вэ? Энэ талаар л маш ариун зүйлийн судалгаа хийсэн. Маш ариун зүйлийн одоо бичлэг, шингээлт одоо дээрээс нь ном ингээд олон зүйлийн юм суралцах аргаар хүнийг эрүүл мэнд байж болох юм байна. Суралцах аргаар хүний өвчин эмх нь арилж алга болж болд юм байна гэсэн ийм нэг аргыг зохион бүтээсэн. Энэ аргын нэр нь бол эрүүл амьдрах арга ухаанд суралцъя. Илрээгүй өвчнийг эдгэрүүлээ. Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх ийм нэг цогц хичээл. Ийм нэг цогц хичээлийг би одоо бий болгосон юм. Энэ хичээлийг бол нэг системжилсэн хичээл. Энэ хичээлийн дагуу л одоо хүмүүсүүдийг суралцуулах ийм чухал арга юм байна гэж ойлгосон юм. Тэгээд ийм хичээлийг бий болгосон.
хүн бол төрснөө аваад ерөөсөн хүн чинь хоёр зүйлийн ажлыг хийх ёстой юм байна лээ. Нэгдүгээрд нь эрүүл амьдрах арга ухаанд суралцнаа. Хоёрдугаард нь аж төрөх ухаанд суралцна. Одоогийн бид нарын хийж байгаа бол гол аж төрөх ухаанд суралцаад байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар эрүүл амьдрах арга ухаанд суралцаад өөрийгөө зөв хөтөлж авч явах юм бол хүн өөрийн гараараа эрүүл энх аз жаргалыг бий болгож болох юм байна. Өвчин байсан ч эдгэрж болох юм байна. Хорт хавдарч гисэн эдгэршгүй өвчин биш ээ. Энэ бол олон зүйлийн нотлогоонуудаас одоо харагдаж байгаа юм л да. Тийм болохоор одоо бидний биеийн дотор асар их хэмжээний нөөцүүд байна. Гэх зэргийн олон зүйлийн юмыг сэрээх, өөрийгөө зөв авч явах ийм аргыг зохион бүтээсэн юм. За тэгээд бидний энэ хичээл суухын нэгдүгээр зорилт бол юу юм бол эрүүл Монгол хүний бий болгоно. Энд одоогийн энд суугаа бүх хүмүүсүүдийг ерөнхийд нь юу гэж хэлдэг юм бол тохиолдлын хүмүүс гэдэг. Бид нар аав ээжийнхээ хайраар, байгаль ертөнцийнхээ журмаар төрж өсөөд эдий болцсон байгаа юм. Гэвч одоо ийм хүний бий болохыг нүгэл үйлдэж байгаатай ойролцоо гэж би үзэж байгаа. Нийхэм ийм сайхан хөгжсөн байна. Олон зүйлийн мэдлэгийг сурах чухалтай байна. Мөн нийгэмтэйгээ адилаар бидний хоолтон дотор маш олон зүйлийн асуудлууд оршиж байгаа. Эднэрийг бид нар зөв сайхан зохицуулахгүй бол бидний биед зохимжээгээр сөрөг нөлөөнүүд үүсэж байна. Энэ сөрөг нөлөө үүснээс болоод бид нар эрүүл бус байдлууд үүсэж байна. Тухайлбал Улаанбаатарт нэгэн тусгай сургуультай байсан бол одоо зөндөө олон тусгай сургуультай болсон. Яагаад гэвэл монголчуудын хойцсууд минь зарим нь бас жаахан төрөлтийн дутагдaltaй болж байгаа юм байна. Төрөлтийн гажиг байгаа юм байна. Энийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу гэж хэлсэн байдгийг бол төрөлхийн дутагдал гажигийг хэрвээ өөрийгөө зөв авч яваад одоо хүүхэд төрүүлэх юм бол 80% бууруулж болно гэсэн юм тоо баримтууд байдیں۔ Тийм болохоор энэ дээр бид нар одоо манай залуучууд минь одоо энэ цугаа настайчууд минь цаашаа гараад сайн сургаан хэмжүүлэх юм байна. Би ганцаараа хэлээд бүтэхгүй. Энэ олон хүмүүсийн хүч нийлэхтэрээ манай бүх нийгмээр энэ талд анхаардаг болно. Тэгээ залуучууд минь 6 сарын тутамд биеийн цэвэршүүлээд зөв хооллоо, зөв сэтгүүхүйтэй байгаа зогстой хөдөлгөөн хийгээд тэр илэг мэлгнийхээ өөхийг бууруулаад тэр их олон зүйлийн цусныхаа шихэрд өөхлөгийг зохицуулаад ирэхээр хүн эрүүл хүүхэд төрнө гэж. Английн судалгаанд нэг ийм судалгаа байгаа байхгүй юу? Хэрвээ энэ одоо илгэн өөхтэй тарган байх, цусан шихэр өндөр одоо ийм олон ийм баян эрхэм өвчин гэдэг юм л да. Ийм өвчтэй хүмүүсүүдээс төрсөн хүүхэд нь 55 насны өмнө одоо зүрхнээ эрдэслэр одоо гүү болгох юм уу зүрхнээ хүнд өвчин авах норм нь ерөөсө 40-50% хүрж байна гэж байна. Амар өндөр байгаа биз. Тийм болохоор одоо жишээлбэл биний нэг таньдаг хүнээ өөрөө сахартай төрсөн хүүхэд нь бас сахартай. Ийм л байна шүү дээ. Ийм болохоор энийг яах ёстой юм бэ? Адгал тэр хүн 6 сарын тутамд биеийн цэвэршүүлж болно. Илэгний өөхийг ерөөсөө 45 хоног цэвэршээд илэг өөхгүй болдог юм а. Цусны сахар өөхийг бүрдийн өөрчилж болно. Ингээд сайхан эрүүл хүн болох ёстой. Эрүүл хүн болсны дараагаар хүний биеийн дотор эрүүл хүн цэвэр хүнээс юу эрүүл өндгөн эс, эрүүл үрийн эс бий болно. Ингэхдээ та эрүүл хүнээс эрүүл хүүхэд төрж байгаа байхгүй. Энэ чинь хамгийн анхных нь алхам. За тэгээд энэ зэрэг хизээсэн хүн чинь жирэмсэлсэн уцгаандаа сайхан зөв байж чадна. Тэгээд зөв сайхнаараа эрүүл хүүхдээ төрүүлэн, эрүүлээр өсгөн. Ингээд нэг утгаараа эрүүл Монгол хүний хойжс эрүүл Монгол хүн гэж юм жинхэнэ утгаараа бий болно гэж би бодож байгаа юм л да. За хоёрдугаард нь бол ерөөсөө энэ өдрөөс эхлэе гэдэг. 80 настай ч гэсэн оройтхгүй. За миний хичээл дээр энэ оргил арчаан сувлил дээр нэг 82 настай эмээ ирсэн. Тэгэд эмнэлэгт хэвтэж яагаад гэртээ 2хан өдөр байгаад би их ачим муу би энэ сувлил дээрж амарсан гэж. Би ингээд 5 өдөр мөнхөө багшин хичээл сууснаа дараагаар миний бие ачин гоё болсон. Ингээд би орой болгон бүжгэнд орсон гэж байна. 82 настай хүн. Энэ гоё штэ. За өөр Монголдаар аваад хэлэх юм бол миний хичээл суралцж байсан нэг хүн 60 нас хүрээд морин хуур эхэлж сурсан. Бас хэдэн ая оруулж чадаж байгаа. Тэр нь бичлэг нь бүгдээрээ байгаа. Миний энэ бичлэгэн дээр бүх юмнууд байж байгаа. За энэ хүмүүсүүд яагаад ийм болчих вэ гэхээр хүн чинь эрүүл болоо тийм ээ. Биеийн сайхан хөнгөн байгаад гоё сайхан болсны дараа оюун ухааны хөөцлөлт тийм ээ. Оюунаа таашаал авах ийм их сайхан болж байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүсүүд
бүжгэнд орж байна, хөмсүүд морин хур сурж байна. За тэгээд миний энэ хичээл сурахын чинь хамгийн гол зорилт нь бол энэ өдрөөс эхэлсэн. Ер нь эрүүл мэнд бол их амархан цөөхөн хэдэн зүйл тараалагдсан юм л да. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэдхэн зүйлийг зааж хэлсэн байдаг. Нэгдүгээрт нь зөв хооллох, хоёрдугаарт нь биеийн тамирын хөдөлгөөнд идэвхжтэй оролцох, гуравт нь сэтгэл санаагаа зөв авч явах. Дөрөвдүгээр нь би нэмсэн юм а. Та бүгдийг энд одоо залж саатуулж байгаагийн гол учир шалтгаан юу вэ гэвэл энд та морлон саацснаар энд бид нар хамтаараа сайн энергитэй сайхан орчныг бий болгож шатаж байгаа юм а. Энэ сайхан орчин та хэсхэн хугацаа байснараа таны дотор байгаа тэр нөөц болцоонууд чинь сэрнэ. Сэрхтээрээ маш сайн ажиллана. Ажиллах дараа нь та эрүүл байна. Өвчин эмхийг чинь ингээд өөрөө алга болно. Та бол өөрийнхөө хамгийн сайн эмч гэдгээ хизээч бити мартаарай. Эрүүл мэнд гэдэг бол хүний хамгийн эрхэм нандин өв хөрөнгө шүү. Та тэрийг өөрийнхөө гарт атгаарай. Харин өөрийг нь зөв авч явж чадахгүй байжгаад эрүүл мэндэд анхаарал тавихгүй байжгаад өвчин олцоход эмчтэр очоод эмнэлэгдэр очоод за айл эрхтний навуул аваа гэж сууж яж болохгүй. Энэ чинь үнэхээр хариуцлагагүйгийн асуудал шүү. Тийм болохоор бид нар өөртөө хариуцах хэрэгтэй. Бас өрөөлт хариуцах хэрэгтэй. Хүний амь нас гэдэг бол ганц хүнийх ерөөсөн биш шүү. Энэ чинь өгсөн ээж аавынх чинь, хань ээжлийнх чинь, үр хүүхдийнх чинь, найз нөхдийнх чинь. Та хэрвээ зууртаар энэ ертөнцөөс өөртөө хариуцахгүй байжгаад 30 настай улсууд гэмт зүрхнээ шигдэс үсэл явчихжээ шүү дээ. Эннээс болоод маш ариун хүнийг зовлон дучруулж байгаа. Магадгүй зарим их хайртай хүн чинь араас чинь бас явчихж байгаа. Энэ хичнээн хариуцлагагүй явдал вэ, тийм ээ? Ингэж ерөөсөн болохгүй. Тийм болохоор өөртөө хариуцъя, өрөөлт хариуцъя. Одоо нэг бага эрүүл мэндийн тухайтай суралцах чинь ерөөсөн 21 хоног суралцахад та их нэлээд их сайн мэдлэгтэй болчихно. Өөрийгөө зөв хөтөлж авч чаддаг болно. Бид нар суралцаагүйгээс болоод зөв амьдрахгүй байж байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар эрүүл мэндийн тухайтай маш суралцах чухалтай байгаа юм. Эрүүл мэндийн тухайтай суралцахын тухайд би бол одоо нэг цогц битэл бүтээсэн л да. За сая энэ явуулж ясан энэ юу бол энэ нийтэндээ 51 бүлэгтэй ийм хичээл байгаа юм. За энэ хичээл дотор бол бид нар аль нэг хичээлийн үзсэн ч болно. Энэ бол өдрийн нэг үзэл тэгэл энэ хичээлүүдээс олон зүйлийн мэдлэгийг сурж авах боломжтой. За ингээл ийм олон хичээлүүд байгаа байхгүй. Энэ бол бидний цогц хичээл. Эндээс бид нар өдөр нэгийг үзнэ. Миний хичээл бол ерөөсөө яадаггүй наадгүйгээр энэ хичээл явнаа. Наадгүйгээр эндээс олон зүйлийн мэдлэгийг сурж авнаа. Эндээс сурж авсан мэдлэг чинь 21 өдрийн дараа таних болно. Таны оюун мэдрэл дээр чинь суурилчнаа. За ингээд суурилснаа дараагаар таних болоод хувирчин. Минийх биш. За ингээд та санамсаргүйгээр өөрийгөө зөв хөтөлж авч явдаг болно. За жишээлбэл сая энэ бол зөвхөн эрүүл амьдрах арга ухааных нь цуврал хичээл. За эндээс одоо олон хичээлүүд байгаа. За тэгвэл одоо зөв хооллолтын хичээл гэхэд 2 цагийн хичээл байгаа. За энэ үүр Монголд ч хийсэн байгаа. Монголд ч хийсэн байгаа. За энэ хичээлүүдээс бид нар эрүүл амьдрахын тухайтай зөв хооллолтын тухайтай сурж явна. Манай Монголд авч хэлэх юм бол зөв хооллолтын асуудлууд нэлээд хүнд оршиж байгаа. Тийм ээ. За давсны талаар авч хэлвэл бид нар давсыг хамаач бага идэх ёстой байдаг. Гэвч бид нар давсыг маш их идэж байна. Тэгээд энийг зөкслөх ёстой байна. За тэрний дараагаас юу ярина юу гэвэл бид нарт ногоон дотор бид нар витамин С маш их дутагдж байна. Тийм болохоор бид нар витамин С-г сайхан ногооноос авах ёстой. Бид нар досыг идэхдээ зөв досыг хэрглэж досоо их халааснаас болоод их хэмжээний дотор нь байгаа бодисууд нь устдаад хор тавдар үүсгэх бодис үүсэж байна. Зүрх цусан судасны өвчин үүсгэх бодис үүсэж байна. За энийг бас зөв хийх ёстой байна. Бид нар өдөртөө энэ эрүүл мэндийн тухайтай за жишээлбэл одоо энэ явж байгаа энийг авч хэлэх юм бол одоо мах шил хоёрыг салгана гэж байгаа байхгүй юу. Энэ махан дотроо бид нар ногоотой төмөстэй лувантай манжинтайгаа махан чанчгаа шөлөөн үлдээж хаад дараа удаа нь идэх юм аа. Мах шил хоёр хамт идэхдээ бид нар асар их хэмжээний энерги, асар их хэмжээний химийн бодис ороод бидний зүрх цусан судасны өвчнүүдийг үүсгэж байна. Гэх зэрэгээр одоо энэ бишилгүүдээс бид нар
суралцаж мэдэж авч болох юм аа. За ийм зөв хоолтын хичээлүүд байгаа. За тэгвэл энэний дараагаар юу байна гэвэл одоо бид нарт одоо тамир дасгал, биеийн тамирын тамир дасгал хичээл. Бид нар одоо нэг тамир дасгал гэхтэр заавал нэг гадна очоод тийм ээ биеийн тамирын дасгал хийгээл тийм ээ. Тэрнээс юм уу гоо бол нэг том зааланд очоод одоо хийн. Эн чинь нөхцөл боломж шаарддаг гэж штэ. Тэгтэр яанаа гэвэл бид нар өөр нэг маягаар одоо энийг хийх хэрэгтэй байна. Бид нар сууж байгаа ч дасгал хийж болно. Бид нар хэвтэж байгаа дасгал хийж болно. Бид нар телевизэн үзэж байгаа дасгал хийж болно. Гэр дотроо хийж болно. Тэгээд энэ дотор бол маш олон тамир дасгалууд байгаа. Ийм тамир дасгалыг хийх зээрээ бид нар эрүүл болохын чинь нэг чухал нөхцөлүүд бүрэлдэж байгаа юм л да. За жишээлбэл одоо бид нар энд нэг тамир дасгал хийгээд зөвхөн маш их амархан. Тэрийг юу гэнэ гараа өрхөл тамир. Гараа ингээд хүчтэй өрнө, тийм ээ. Энэ ингээд үрээд сурчих хэрэгтэй. Хүчтэй ингээд үрж байхыг юу гэж хэлдэг нь сууж яагаад гүйжэнэ л гэсэн үг. Энэ маш их амархан юм байгаа юм. За түүний дараагаас бол энэ чинь эрүүл турыг үл гараа өргөдөө. Эрүүл байг бол гараа өр, сайн энерги өсгөхийг бол гараа өр гэдэг байхгүй юу. Ингээд 1 минут үрж байх үед ойролцоогоор 2-оос 3 минут гүйсэнтэй л тэмцэн. Маш амархан ийм юм байгаа байхгүй юу. Тийм ээ. Ийм их амархан тамир дасгалууд байгаа. За жишээлбэл одоо бидний үед энэ хоолой үүдэх нь их бага байсан тийм ээ. Одоогийн хүүхдүүд их хоолой үүддэг. Яагаад ингэж хоолой үүдж байгаа гэхээр бид нар буурлуудынхаа зааж өгсөн нөгөө тамир дасгалаанд сураагүй байгаа байхгүй. Аягаан долоохонд байцсан байгаа. Тэгвэл одоо жишээлбэл одоо аяг долоог л хэцүү тийм ээ. Жишээлбэл энэ аяг долоох тамирыг яаж хийнэ л гэвэл одоо уруу шүднийхаа завсраар хилэн зөв тийш нь 3, буруу тийш нь 3 эргэлдүүлнэ. Их амархан. Ингээл хийчихнэ. За тэгвэл бас нэг тамир хийчихэд тэрний үеиг бол хоосон амаан зайлах хөдөлгөөн. Дагал зуураасаа хүч аваад ингээд хийчихэн тийм ээ. Маш ариун дасгал байна. Тэгэхээр мөрнөө тамир, гарнаа тамир, түнхнээ тамир гээл тэгээд за энд бас нэг тамир хэлж байна. Одоо телевизээр явагдах болохоор энэ бас их чухал байх гэж бодож байна. Одоо олон хүнээ чээж хорсдог. Чээж хорсдгийн нэгдүгээр шалтгаан нь юу байдгийг бол ерөөсөө л гясалтай тэр ходоодны хүчилтэй холбоотой. Хоёрдугаар шалтгаан нь ходоодны ам суларсантай холбоотой байдаг. Тэгвэл бид нар үрц булчингийн тамирыг хийвэл энэ ходоодны амсрыг чанга байлгана. Тэгвэл энэ ходоодны шингэн гэдэг чинь аюултай хүчлэг юм шүү дээ. Өөдөн гараад ирэх юм бол энэ гараад ирэх юм бол махандаар махыг чинь цөм төлнө. Хувцсан дарж ин хувцсан чинь цөм төлөх. Ийм хүчин чадалтай байдаг шүү дээ. Тэгвэл өөдөн улаан халууг чинь төлөөд байвал энэ аажимдаа өвчин болно шүү дээ. Тэгээ зовгөртэй байгаа байхгүй юу? Тийм болохоор үрц булчингийн тамирыг л хийхдээ бид нарын энэ хаалга гэдэг юм уу тэр үрц энэ ходоодны амсрын булчингийн сайн болгоно. Тэгвэл өөдөн юм гаргах юм болно. Ингүүл энэ зовгөрөөсөө салах бас боломж өсөж байгаа байхгүй юу? Тэрийг яаж хийнэ гэвэл гүн амсгаал гидсэн бүндэлгэж байгаа л амьсгаагаан төгж гээл ингээд төгжээл амьсгаагаан төгжтэй зэрэг үрц булчин ингээд агшаал зогсчихж байгаа байхгүй. Дахиад амьсгаагаан сайн гаргаад гидсэн сайн утайлгаж байгаа л дахиад төгж ингээд төгжд. Тэгвэл яхан үрц булчин чинь ингээд агшаал нэг төгжээл доошоо нэг агш төгжээл дээшээ нэг агш төгжээл гих зэрэг юм. За тэгээд одоогийн бичлэг дээр явж байгаа энэ бол түнхнээ тамир. Түнхнээ тамир одоо сүүжнээ тамир гэж нэрлэж байгаа байхгүй. Энэ тамирыг хийгээд байхдаа яад юм гэхээр адгалжил хүн унах нь багасж эхэлж байгаа. Тэнцвэрээ олж эхэлж байгаа байхгүй юу. Дээрээс нь унсан ч гэсэн нөгөө булчин сайн хөгжөөд өдөр ясандаа сайн цочрлогоод хатуу болгоно. Тэгээд бид нар альтраад унсан ч гэсэн настай хүмүүсүүд одоо юу яахгүй болчихно. Түнхнээ толгойн одоо дүн чүмнээ толгойн хугарахгүй болно. Ер нь бол яад юм гэхээр одоо настай улсууд ба шүү дээ өвлийн цагт альтраа унахтаа дүн чүмнээ толгой хугарчдаг. Тэгэхээр 140 хүн нь жилийн дотор яваад өгчдөг. 180 хүн нь 5 жилийн дотор явдаг. Гэвч одоо бол мөц засал хийгээд харьцангуй сайн болсон л доо. Гэхдээ л энэ нь юу юм бол хүний биеийн тамирын хөдөлгөөнийг хоёр төрөл байлгадаг. Нэг нь бол гадар хөдөлгөөн, нэг нь дотор хөдөлгөөн гэдэг. Тийм болохоор бид нар гадар хөдөлгөөн, дотор хөдөлгөөнөө сайн зохицуулж явах хэрэгтэй. Гадар хөдөлгөөн юу гэдэг нь сараачлаасаа хийж явдаг хөдөлгөөнийг хэлдэг. Дотор хөдөлгөөн юу гэдэг нь бол эд эсийн хөдөлгөөнийг хэлж байгаа байхгүй. За нэг иймэрхүү байдлаар өөрийгөө ингэ зөв хөдлөн. Тэгвэл яах вэ? Бид нар гадар хөдөлгөөнөө сайн байлгадаг бол дотор хөдөлгөөн ч сайн байгаад байна л гэсэн үг. Түнхнээ толгойн хугарчдаар яагаад хэвтчихдаараа хөдөлгөөн хийхгүй л байгаа байхгүй юу? Тэгтээр дотор хөдөлгөөн зогсож байгаа, гадар хөдөлгөөн зогсно. Тэгвэл яадаг бол бодлоо өөрчлөөл яхан би дээр нь бөмбөг зүгээ өгчтэй. Тэгээ бөмбөгөө ингээд хоёр гараа зохио сүүлээр нөгөө хөлөөр өөрчлөө. Гурван мөчн нэрвчтэй. Тэгтээр бодлоо өөрчлөх хэрэгтэй байхгүй. Нэг бол бид нар гэр дотор тамир хийж болох юм байна. Хэвч сууж агаад хийж болох юм байна. Нэг ясн хугарсан ч гэсэн 3 үеийн ирүүл байгаа юм байна. Ингээд тамир хийж ийм л ойлгоод авчих хэрэгтэй. Дахиад нэг хийчих.
За нэг хэсэг байгаад ингээд тавиад суудаг. За энэний дараа бол одоо дугуй тэрэг унах. Орон дороо дугуй тэрэг унах тавина. Энэ яаж хийнэ гэвэл ингээд дугуй тэрэг унж байхдаа адил ингээд сайх. Жамхан гэтгэжтэй. Гараам, хөлөө тийм ээ. Энэ зөв тийшээ дугуй тэрэг унж шүү дээ. За энэний дараа бол эсрэг тийш нь унах тийм ээ. Ингээд сайх. Жижигөө жамхан ингээд зийгээд өгöd. Ийм тамир. За тэрний дараа ингээд гарны хам бичрийг энэ гарны бичрийг энэ дээр бол хөөгүй үнэ бичэр гэдэг байхгүй. Энэ бичрийг одоо ингээд энэ нэрээгээ энэ нэрэн дээр нь тааруулаад за ингээд тэгээд энэ дээр ингээд дартдаг байхгүй юу. За ингээд дарахтаар одоо ингээд дарна. Ингээд дарж өгч ч болно л доо. Ингээд дарж өгч болно. Ингээд дарж өгч болно. За энэ бол хөөгүй бичэр гэдэг. Энэ бол одоо хүний биеийн дэгсэн толгой өвдөх, дагшуул хүрэх тэгээд олон зүйлийн юмд одоо маш сайн байгаа байхгүй юу. За тэрний дараагаар бол энийг харин ингэж халааж болно шүү. Ингэж халааж болно тийм ээ. Халааж болно. За түүний дараах бол нейгван гэдэг бэлчээр. Нейгван гэдэг бэлчээр бол энэ гарын бугуйн энэ зураасаас хойш хоёр хуруу ягаад энэ хоёр энэ дээр чинь хоёр шөрмөс байгаа. Энэ хоёр шөрмөсийн дунд нь ингэ дарж өгнө. Ингээ дараад хэсэг дараад тэгээд ингэ татаж аваад за тэгээд нухаж болно. Ингээ нухаж өгч болно. За болохгүй ингэ дарж болно. Ингээ дараад яг гоо ер нь бол бэлчигдээ дарахтаар байж та нэг одоо чинрэх, минрэх, тэлэгдэх, баг зэрэг өвдөх ийм л мэдрэмж үүсчээвэл бэлчрийн одоо цэгээ олсон байна л гэж үзэх ёстой байхгүй юу. За ингээд бас нэгэн бол бас ингээд хуруунахаа энэ дээр ингэж яагаад хоёр ширмэснийхэн дунд ингэж дарж өгöd. Ингэж дарж болно. Тэгээд чинэгдэх, тэлэх, минрэх зэрэг баг зэрэг өвдөх. За ингэж дарж өгч болно. За энэ бол зүрхийг хамгаална гэж байгаа байхгүй. Ер нь зүрх чээж одоо маш их сайн үйлдэлтэй. Тийм болохоор одоо энэ цэг дээр одоо зан юу хийж өгч байгаарай. Хусч өгч болно, дарж өгч болно, массаж хийж өгч болно. За энэ жишээлбэл нэг юм одоо энэ чинь чулуу шүү дээ. Чулуугаар ингээд бас дарж өгч болох юм бэлчрэн ч тийм ээ. Ингээд хусч болно. Тийм ээ. Хусч болно ингээд дараа. За энэ нэгвэн шиг гэдэг бол зүрх тусан судас одоо их олон юмд яадаг зүрхийг хамгаалах бэлчэр гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бэлчрүүдээ зурддаггээр ингээд дарах хэрэгтэй. За юм байна. За тэгээд энийг бол яг ба миний фэйсбүүкээр ороод үзэж болно. Миний фэйсбүүкийг авир мөнгөө эмч багшигсан фэйсбүүк байгаа. Тэргээр үзэж болно. За яг манай хичээлд суувал бас их чухал шүү. Тэгээд энэ яг орон доор хийдэг мөлхтэйг тамирдаг айл ингээд цэг бэлчрээг дарах зочрлох тамирыг айл тийм ээ. Ингээд олон тамирууд байгаа. За ингээд бөмбөгөөр наадах. Тэгээд сууж байгаа энэ бөмбөгөөр ингээд наадаад тогдоод ингээд өөрийгөө баясуулаад ирүүлжиж болж байгаа байхгүй юу. Энэ сандалтаар суучгаад энэ уутан дотор хийсэн бөмбөг энийг өшгөж болно. Ингээд бид нар өөрийнхөө бодлыг өөрчлөх хэрэгтэй байгаа. За зөв хооллоод за тэгээд дээрээс нь бол сэтгэл санаагаа их сайхан зөв авч явах хэрэгтэй. Хүн төрөлхөөтөн бол бие болсон цагаас эхлээл ерөөсөө бүлэглэн амьдардаг. Тийм болохоор бидний биед нэг юм тогтсон байдیں۔ Тэр нь юу гэвэл нийтийн эрх ашгийг хамгаална гэж байдیں۔ Нийтийн эрх ашгийг зөрчигдвэл таны биеийн дотор зайлшгүй муу химийн бодис үүсч байдаг юм аа. Тийм болохоор нийтийн эрх ашгийг нэгдүгээр байранд тавиад хувийнхаа эрх ашгийг хоёрдугаар байранд тавихтаар би хизээд бидний сэтгэл санаа тийм зовирдгүй байдаг. Гайгүй сэтгэл санаагийн зовироос хол байдаг, тийм ээ. Хайрыг хаанаас олж авдаг гэвэл хүний сэтгэлээс олж авдаг юм аа. Тийм болохоор хүнийг хайрлуул өөрийгөө хайрлж яана л гэсэн үг. Өгөөмөр сайхан хайрыг олёо гэвэл өөрөө бусдад хайраа түгээ. Тэгээд хайр чинь танилуу өөрөө бөмбөрөөд гүгээд ирнэ. За ингээд энэ хичээлүүд энэ бүх хичээлүүд байгаа. За энэ дотор бас нэг их чухал хичээл гэвэл энэ дотор одоо хооллолтын хичээл, за бясалгалын хичээл гэдээ байгаа. Бясалгалын хичээл бол маш их чухал хичээл. Энэ миний энэ дотор нийтдээ 11 төрлийн бясалгал байгаа. Бид нар бол энд зөвхөн нэг л бясалгал хийдэг. Тэр бол сайн энергийн бясалгал. Тэгээд энд байгаа хүмүүсийн хамгийн гол учир нь байна. Эндээс эрүүл амьдрах арга ухааны талаар бага мэдлэгийг эзэмшинэ. За жишээлбэл халуун хоол идэл шимт хичээлийн тэнцвэргүй бол маш амархан нарийнтах өвчин л олдог. Ходоодны хорт авдар олдог. Тэгвэл энийг мэдээл авчвал та
хоолоо бөлөөсгөл идэх юм байна. За түүхий төр ногоо идэл шүүрхий ногоо идэл витамин С-г олоод авчих юм байна. За ингээд хор тавдараас нарийнх ходоодны хор тавдараас яг хоол байчихна. Тэгээд эндээс бага юм. Давсыг багадаас урчгуул тусан даралж өндөртөхгүй. Уур уцаараа багасгачих юм бол бидний сэтгэл санаа сайхан тайван амгалан болоод бас олон зүйлийн өвчнүүдээс л хол байх. Ийм болцоонуудыг үүсгэж байгаа байхгүй юу. Тэгээд нэн жухал нь одоо энд хамтдаа байснараа бид нар энд сайн энергитэй сайхан орчныг бий болгож байгаа. Энэ орчныг би юу гэж нэрлэдэнгүүт сайн энергийн төв гэж нэрлэдэг. Энийг би аргын зохион бүтээж байгаа. Та бүгдэнтэй бид нар хамтраад ийм сайхан сайн энергитэй сайхан орчныг үүсгэж байгаа. Энд байснараа таны бие сэрнэ. Сэрхтээр та эрүүл болно. За жишээлбэл одоо энэ дотор байна штэ. Миний энэ хичээлээр одоо маш ариун хүнсүүдийн өвчин эдгэрсэн байдаг юм л да. За энэ өөрөөгөө эрүүлжүүлсэн хүнсүүд. За энэ хүнсүүд одоо маш ариун хүнсүүд одоо эдгэрсэн хүнсүүд байгаа. За энэ хор тавдраасаа эдгэрсэн. За тэгэл одоо таягтай ирсэн улсууд таягаан хайсан, цусан даралтан дэгширсэн маш олон зовиурүүдээс ингээд яасан байгаа. За жишээлбэл энэ настай ээж бол одоо хор тавдартай савна хор тавдартай хүн. За энэ хор тавдраасаа нь одоо хор тавдар нь эдгэрсэн 2 жилийн дараа болоход ордосгүй арилсан. За ингээд одоо таяг дулаад ирсэн хүмүүсүүд таягаа хайсан. Тэгээд за ингээд одоо маш олон хүмүүсүүд эдгэрсэн байдیں۔ За энэ улсуудын бичлэгүүдийг би одоо нэг нэгээр нь харуулж чадахгүй. Энд одоо бид нар зай завсар байхгүй болохоор тийм болохоор бид нар одоо энийг сүүлээр юунаас үзэж болно? Сүүлээр энэ бичлэгүүдээс миний фэйсбүүкээр орж үзэн манай энэ эрүүл мэндийн хичээлд ирээд үзэж болно. За энд бол одоо нэг хэдэн мянган хүн нээж байгаа байлгүй дээ. Байх л олон хүмүүсийн бичлэг байгаа. Энэ хүмүүсүүд бол өөрснөө ингээд өөрийгөө зөв хөтөлж аваад би аргын зааж өгж байгаа байхгүй юу. Хүмүүсүүд өөрийгөө зөв хоолоо зөв хөдөлгөөнгөө зөв сэтгүүхүйтэй байгаад дээрээс нь энэ сайн энергийн төвдөн ирснээрээ биеийн сайн сэрээд ингээд энэ өвчнгүүд нь өөрөө арилж байгаа. За таягтай хүн өрөөл дорхноо таяггүй болсон одоо бичлэгүүд энэ зөндөөл байгаа л да. За ийм сайн явдлууд яагаад бий болж байгааг бол энэ системчилсан гол энэ системчилсан хичээлүүдтэй л байгаа. Энэ бол надад байгаа асуудал ерөөсөн биш. Би бурхан багшиг ингээд өвчин аваад хайж байхгүй. Гэвч энэ системчилсан хичээлийн дараа болоход таны биед байгаа тэр нөөцлсөн сэрэнэ. Дэлхийн одоо олон эрдэмтдүүд хэлж байна шүү дээ. Хамгийн доотлоор хүний биед нөөцлөгж байгаа нөөц хэдий байнгут 90% нөөцлөгж байна. Ичээллээд унтаж амарж байна гэсэн үг. Бид нар нэг насаар нь тэрийг сэрээхгүй байна гэдэг чинь үнэхээр их харамсалтай явдал байгаа байхгүй. Тийм болохоор бид нар яаж сэрээх ёстой юм? Одоо жишээлх юм бол ходоод нь би олон хүнэл ходоодныг тайр хайж ялээ. Ходоодыг аваад хайчихтаар ийм жоохон аягаар л байдаг. 1 жилийн дараа ийм том аягаар байдаг. Дараа нь арх ууж чаддаг болдог. Илэгнээ чинь байж та ерөөсөн 300 грамм илэг цэвэр илэг эрүүл байвал 1 жилийн дараа хэл грамм болдог. Ингэж сэрээж болохгүй. Энэ бас нэг сэрээлтийн арга. Гэвч бол бид нар миний зохион байгуулсан системчилсэн хичээлийн дагуу суралцсанаа дараа таны биед байгаа нөөцүүчин сэрнэ. Сэрхтээр маш олон хүнээ өвчин эдгэрж байгаа. Одоо манай энд жил байгаа. Тэгээд одоо олон газар яасан байгаа л да. Ийм болохоор энэ хичээлүүдийг суралцсанаа дагуу л бид нар эрүүл байхын чинь их үндэс боломжууд бүрдэж байгаа юм аа. Тийм болохоор бид нар одоо энэ хичээлд анхааралтай суралцах ёстой юм байна. Ингээд өөрийгөө зөв хөтөлж авч явах ёстой юм байна. Ингээд зөв байснараа бүх юм зөв болгож чадтаараа бид нар эрүүл болж чаднаа. Энэ бол нэгэнтээ баталгаажсан маш ариун хүмүүсүүд ингээд эдгэрсэн байгаа. За энэ хичээлүүд нэг анхаарлаа хандуулаарай. Манай сайн энергийн төвд ирээрээ. За ингээд сайн энергийн төвд ирснээр та эрүүл болно. Зовёроо сайн арилнаа. 6 онд тэгээ энэ ч одоочод би юм байцуулга үзсэн одоо энэ сауна хорт хавдар өвчин байна гинэ. Тэгээ тэрийг тэр өгсөн шингэлтийн бүсийг бол сонсоод тэгээ миний би бол их сайн болсон. 2010 онд одоо энтхийн эмчийн хороонд одоо очиж байцаалгаа тэр бичохийг үздэм юу эмгтэж одоо эмчийн хороонд тэгээ үзсэн бол миний савна хорт хавдар бол нэг л тавил байхгүй болсон байна. Тэгээ 3 жил амьд явна гэснээр одоо 3 жил үтэйгэл одоо тэрнээс цааш одоо 5 жилийн үрийг үзээд дараа нь бие бол өдөөсөө сайн болж дараа нь багсаа гэр зураа зураг юм хэмаарч зөвлөх юм хөвцмөрөө угаах юм. Тэгээ эдийн шүүс бүр гэрээ унтах нойргүй байдгаас нойроо хүрдэг байсан. Унтах эдих одоо шээсээ харагддаг. Энэ бол бүр их юм байдалтай юм бол сайн болсон. Энэ хичээлд сууснараа миний одоо эхний өдрийн суултанд бол нэг бид нэг өөрсдөд мэдэгдэг. 2 дахь өдрөөс эхлээд энэ өвдөжсэн газрууд нэг татугнаад юм жирэлзээд байгаа шиг байсан. Мөн тэр
нүүрэндээ нэг хөлс бурзаагаад нүүр халуун оргоод тиймэрхүү шинж тэмдгүүд идэрчээснээс үүдээ тэр нэг онц мэдэгдэх юм гайгүйш болоод өвчин ч ер нь одоо бол ер нь хаа хамаагүй би эхлээд төвтгтээ хэвтэж чадахгүй босож чигээр өндийж явж чадахгүй өвдгөн дээр 2 гараа дарж явж ирсэн шүү дээ. Оо тийм үү. Тий. Одоо харин бол өвдөж явах юм ерөөсөй байхгүй болсон. Одоо чөлөөтэй явж гэнэ үү? Чөлөөтэй явж байна. Оо маш их сайн болсон байна шүү дээ та тийм ээ. Зөө. Энд ч одоо олон хүмүүсүүд сайн болж байгаа да та бас харж л байгаа бах тийм байна. Энд одоо жишээлх юм бол даралттай хүмүүс орж ирээд даралт буусан байна. Бүр хөлгаар нь хөдөлж чадахгүй саажилттай хүмүүс орж яваад гიშгээд ингээд байгаад байна. Нуруу бүгдийгээд идэг гэсэн хүн нуруун тэнэсэн байна. Хараа бүрэлддэг гэсэн хүн хараа их сайхан болж ирэх хүмүүсийн их сэтгэлд өндөртэй байна. За би энд хичээл суусныхаа дараа мохоо өгшин хэвлүүлсэн эрүүл энерги, эрүүлж ухаан гэсэн номыг бичлэгийн хамт авлаа. Үүнийгээ би нутагтаа авчиад өөрийнхөө төрөл төрөсөд ах дүү нар ойр дотныхоо хүмүүс мөн тэр сумынхаа эрүүл мэндийн төвд нэг номын бичлэгтэй навьчиж өгж сумдаа сурталчилж одоо хичээл зааварчилгаа сурталчилгаа явуулах ажил дээр нэмэр болно гэж бодож байна. Мөн энэ мөхөө өгшин явуулж байгаа энэ хичээл сургалтын ажлыг эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагад дэмжин цааш тусалцаа үзүүлж хүн ардтай энэ хичээлийг өргөнөөр сурталчлуул ашигтай болов гэж бодож байна. Би 39 жил эрүүлэг хамгаалах байгууллагад ажилласныхаа хувьд мөнхөө өгшийн зааж байгаа хичээл манай монголчууд хүн ардд маань их цаашдын амьдрал урт удаа наслахад их хэрэг болно гэж бодож байна. Би хөшөлтөг 5-6 хүн цаг байлаа. Манай оролцсон 11-д бас Зөөртэй их одоо хэцүү явдаг байсан. Нурууд бүгдийг 4-5 жил болсон. Ерөөсөө идэрэхгүй. Тэгээд их зөөртэй маш их хүнд байсан. Хүнд явдаг байсан. Тэгээд одоо энерги авч Мөнхөө багшийн одоо сургалт мөнхөө багшийн одоо лекцэн цууснаар миний энэ нуруу маш их сайхан тэгшилж өөрийн биеийн энэ зөөр энэ бүх эдгэсүүд бүгд одоо тавигдаж их сайхан юу энерги эргүүл эдгэрлээ. Ихэд суугаад яг сургалтанд яаж ижил бяцлага явж ижил энэ өрөөсөн хөл миний энэ талын мэдрэлийн талын юм бол нийлээ өвддөг. Тэгээ суугаад яг сургалтанд суугаад нэг 10 минут болж ижил хөлөстэй аймаар өвдсөн. Нулимс гараад мөнхөө өсрөө харахтаа тэр айсан болоод ингээд нулимс ингээд гараад ерөөсөө өрөөсөн хөл бүр гიშгтүүлэхээр болоод бүр ингээд ёолохтой бас болохгүй. Тэгээд ингээд бүр ингээд их өвдсөн. Хөрөө ингээд одоо ёолоод болохгүй ингээд хөл ингээд бариад ингээд яа. Тэгээд нэг 10 минутын дараа ерөөсөө зүвдгээр болцсон. Хөл өвдөө байсан. Тэгсэн. Тэгээд тэрнээс хойш би одоо 9 дэх хоногтой яв гэж байна. Тэгээ миний хөл бол одоо их сайжирч байгаа. Бас нойр их муу байсан. Нойронд их хүрсэн би өдөр дундтгаас унтдаг. Одоо бол гэртээ ерөөсөө ингээд толгойд бүл унтдаг. Тэгээ энэ хөл маань бол одоо ер нь гიშгэж болохгүйс одоо ингээд гүгэл ирж байгаа юм чинь би. Тэгээд сүүлийн үед бол энэ сургалт бол энэ биеинд эрүүл мэнд тэгээд энэ үе мөчний талд бол үнэхээр сайн гэдэг нь над мэдгэж байгаа. Тэгээд хойш бол би одоо мөнхөө өгшийнхаа хичээлд ер нь сар сууна гэж бодож байгаа. Би Баатарч гэдэг хүн байна. Би Харвард авч 2 өвдөнд яс сургаснаас болж тайганд ороод явж чадахгүй. Нийлээд
2 жил гарсан болж байна. Энэ хугацаанд эмнэлгээр нэлээд эмчилгээ хийлгсэн бол тэгэхээр нь дээшлж ороход орцсоор одоо ингээд орцсон. Чөлөөтэй явж байна өө. Эми явахгүй шүү. Одоо хайхгүй дэрээ би юу та. Ястаа сайн явдаг болсон байж. Дахиад нааш явч. За. Би таягтай явж байхдаа ингээд бүх хөлгаар бочин чангараад ингээд өгтийгээд нэг хөлн дахиж ачаад өгөөд гэдэг юм уу өгтийчдэг байсан. Одоо бол нуруу хөл тагшрээд алхалт нь том алхаад хурдтай явдаг болчихлоо да. За 5 хоногт маш сайн дээшилсэн байгаа юм байна. За танд баяр хүргье. За баяр. Ер нь унчих гээд явж болдгоо юм уу? Тий, явах олчих гээд явсан. Өнөөдөр миний хөл их хурдан сайхан би сайхан бай. Гоё чөлөөтэй явж байна. Явах нь их сайн болсон байна тийм ээ. За. Айгу хурдан баг гүчих гээд шүү. Бараг гүчих гээд байна. Шатмартаар л байгаа чинь айгу мос. Одоо баг шатмартаа явж байгаа. Дээш төс өөрөө гүчих гээд. За. Сайхан байна. За баяр хүргэе баярлалаа. Зогсож чаддаг. Бос зогсож бас чаддаг. Тий, араасаа ингээд татчихад. За. Ерөөс татцсан юм чи ерөөсөө явахгүй. Та хэдий хоол явж чаддаг гэсэн төрөө. Түрүүнд бол одоо би ер нь одоо босгосоо ч хүртэл хэцүү байсан. Оо тийм үү. Тий. За. Тэгээд надад нэг хүсэлт байна. Энэ Монгол улсын эрүүл мэндийн газар одоо энэ үнийг гişээ сургууль заах бай. Бас эрх чөлөө. Тэр одоо юу гэдгийг манай Монгол оронд одоо хэдэн сар жилээр амьдрах эрхийг өгөөсэй гэж одоо би энэ Монголын сайхан эхчүүдийн өмнөөс хүсэж байна. Хийдэг. Тэгээд 2014 оны гэхээр би энэ эрүүл зөв хооллолтын тухай ном уншиж эхэлсэн. Тэгээд үнэхээр ингээд дотроос би ингээд за энэ үнэхээр эрүүл одоо зөв хооллолт, эрүүл амьдралд бол хэрэгтэй байна бид нарын гэдгийг мэдрээд тэгээд хичээл эхэлсэн. Тэгээд хажуугаар нь бас энэ мөг, линжер, мөг ууж эхэлсэн. Энэ бол зүгээр л цай шиг уудаг. Тэгээд янз бүрийн хувралт харж эхэлсэн. Тэгээд бас хажуугаар энэ төгс хоол хэрэглэсэн. Энэ төгс хоол бол би өдөрт нэг 2 ууц юм уу 3 ууц хэрэглэдэг. Ерөнхийдөө бол 2 ууц. Тэгээд зүгээр л цай шиг уучдаг. Ус байнга ус уудаг. Тэгээд бол нэг өссөн шиг санагддаг. Энэ дотор нь бол янз бүрийн шимтэж хэлтэй бүтээгдэхүүн орсон гэж хэлжсэн. Тэгээд бол тэрний хэрэглэдэг. Тэгээд бол би бол 5 сар дотор бол 14 кг хайсан. Тэгээд одоо миний биеийн хүнд бол ерөнхийдөө 53 кг. Эсгэн хоногийн дотор идэгчдэг хүн байдаг юм байж. Тийм. Ажиг. Сайхан алхаж байна. За одоо цаашаа явна. Цаашаа дахиад нэг явчих. Цаашаа явах юм байна. Гайгүй сайн болж, үнэн сайн болж, сайхан болж. Хөнгөн байна уу алхахад? Алхахад хөнгөн ерөөсөө. Зүгээр нэг сайхан. Одоо нөгөө хөдөлгөөний хязгаарлалт ч гэсэн арай. Тэгээд энэ ясаар бид гэргэн зэртэй явж байгаад айрцоор явхад бол хөл өгдөх нь гайгүй болоод идэж гайгүй болсон. Тэгээд явж чадж байна. Эндээ баяртай байна.
За эмээ сайхан явж байна. Сайн байна уу? Намайг ил оюнгэрл гэдэг. Анх удаа зүү хараад байдаг манай эгч маань манад нэг ирж хончоод нэг ийм сайхан ачтай биентэй хүн байна. Мөнхөө гэдэг эмч миний хоёр дүү тэнд очиж зуугаач гэсэн юм аа. Тэгээ анх удаа энд ирж суусан. Тэгээ эхний нэг 2 өдөр чинь чигтэйхэн сэргэлэн суугаа. Миний яг уг өвчин бол хүүхэд байхдаа нөгөө ходоод мод муу эсэн тэр яагаад байгүй нөгөө корт зүгтийг мэдхгүй эмч авч яваад паск болгоод уушиг мод тэрнээс болоод ходоодны өрөвсөлтөд одоо 40 жил бол 40 гаруй жил тарчлан зовлоо доо. Тэгээд би энэ хичээл цусан эхний өдөр их сайхан цаваа сэргэлэн байсан чинь 3 өдрөөс бүх өвчөг хөдөлсөн. Одоо энэ бөөр мөрж өвдөд би бөөрийн өрөвсөлтөд арга өрөвсөлтөд бүр 2 даралт хоорондоо ойртой бүр эмнэлэгт хүртэл хөвтөжсэн. Тэгээд гинт ерөөс 2 бөөр чинь татаад гар хурчин бүх одоо энэ зүрх мөр ямар л өвчин бэ тэр бүгдийг ингэ сэтэрж гаргаж ирдэг юм байна. Үнэхээр гайхамшигтай байна. Хүнд одоо хэлбэл үнэмшгүй л ах л да. Би бас найз нөхдөдөө хэлсэн зарим нь ойлгохгүй маа. Тэгээ ийм сайхан байд юм байна гэдгийг би одоо мэдрээд өөрийнхөө биеэр мэдрээд миний хань бас одоо олон жил нойргүй одоо хэд ядаргаад маш их том аль пашжсэн хүн хэд ядаргаанд ороод нойр муутай ерөөсөө унтч чаддгүй байсан. Тэгээ одоо энд ирээд ерөөсөө манай хүн ч одоо нэг 8 хоног чинь би одоо нэг 7 явж байна да. Тэгээ ийм ачтай буянтай ийм сайхан хүн ирж төр засаг одоо энэ хүнийг харж үзээд өшөө дэшээ юу байдгийг тэр дээдийн юмд хүргэж өгөөсэй гэж үнэсгэлээс хүсэж байна. Одоо ийм гайхамшигтай би л одоо Улаанбаатар хотын иргэн шүдэд ийм сайхан гайхамшигтай би анх удаа үзэж байна. Маш их баярлж байна. Одоо хэлэх зүг олдохгүй байна. Бидний баярлах бол өчүүхэн асуудал. Энээс дээшгээ энэ хүндэд булан цааш нь харж үзээд өшөө сайхан дэлгэрүүлээд бүр хэдэн зуун мянган хүн цуулгаад байгаасаа л гэж хүсэж байна да. Ийм сайхан гайхамшигтай юмыг нүдэрээ үзсэндээ бол одоо хэлэх зүг олдохгүй бүр хоёр нүдэн дэвс туслах гээд байна да. Маш их баярлж байна. Би одоо тэгээд юу л да нөгөө бөөрийн арга өрөвсөлтэй дээрээс нь ходоод муутай тэгээд зүрх бас ингэ хатгадаг. Тэгээд одоо маш сайхан би өдөрөөс огт унтдаггүй хүн байсан. Огт унтаж чадахгүйсэн. Одоо бол өдөрөөс 2 цаг гээл нойр хүрэл унтдаг. Одоо энд хүрээд ирэхэд хүртэл өөрөө ирэхгүй нойр хүрэл унтмаар санагдаад. Тэгээд айгуу тийм баяр баясгалан ад жаргал бүгд юм л одоо надад ирсэн л мөнхөө багш та маш их баярлж байна л гэж хэлж байна та.